Сэрэглэн хөгжилтэй Мөнх тунх хайртай тундаруухан Мөнх тунх нарцсан бас игдүүтэй Мөнх тунх ухаалаг бас овчин засхан Мөнх тунх Бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баярлнаа эсрэг дүүрүүд байна эерэг дүүрүүд байна хамтаа тоглох хөөрхөн бүгдүүч байна атгалчин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадахыг манай хөрхөн супер хүчтэй бүгдүүд хайж олно бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баярлнаа эсрэг дүүрүүд байна эерэг дүүрүүд байна хамтаа тоглох хөөрхөн бүгдүүн байна мөхтөх Улаанбаатараас 70 цадгад нисэх нислэг тэдэн цагаас тэдэд ниснэ. За бидний анхны эх орноороо аялах аялал маань эхэллээ те. Баярлаж байна уу манайхаа? Хүлээж тисгүнэ. Ястай гой санагдаад байна. Манай саппорт маазаа маань нутгаараа сайхан аялуулна гэсэн. Ястай гой аялах байх та. Харин тийм ээ. Их сонирхолтой байх та. Өмнө говийг их олон домог түүхтэй гэж сонссон юм байна. Харин тийм ээ. Хүлээж тисгүнэ. Сайн байна уу? Би мөнх тунхыг үзэх их дуртай. Хамт зураг даруулж болох уу? Бололгүй яах вэ? Баярлаа. Баярлаа. Баяртай. Зяг, манай басар маань хайччваа. Өдий дуг нь ирчихмээр юм? Удахгүй ирэх байлгүй дээ. Тунхтай хамт ирчих байх гэж уг нь бодож ийсэн. Саппорт маазаатай хамт ирэн гэсэн. За 50 манайхаа Билэн. Сэн бяцхан уу найзуудаа. Өмнө говьд товтой морил. Вау, таатай байна. Баярлаа. За, энэ бол миний сайн найз Эм ахлан. Эм авахтай яах вэ? Уучлаарай. Миний найз хулан. Биднийг тосч авсанд баярлаа. Зүгээр дээ маазаа. Манай маазаагийн найзууд бол миний л найзуу шүү дээ. За бүгдээрээ хөдөлгөө дээ. Тгий. Сая 3 сайхан нисэх онгоцны буудал гэсэн үү? Харин гой нэртэй байгаа биз? 3 сайхан уул гэж байдаг юм. Тэрүүгээр онгоцны буудлаа нэрлсэн юм байхгүй юу? Би та нартаа 3 сайхан уулын домгийг ярьж өгөх үү? Тэгэлтэй. Тэгье. За 3 сайхан уул нь үзэсгэлэнтэй 3 сайхан бүсгүй байж гинэ.
Гурван сайхан уулс нь үзэгсэлэнд гурван сайхан бүсгүй байж гинэ. Хангаан нутгийн энэ гурав нас бий жигдэрч үзэгслэнгоо бүрдэх үед эцэг нь өгтөөн тэр хавийн хөгшин ноёдод өгөхөөр сүйдэв. Цэцэг цэврүү шиг огт нь хоорондоо хэлэлцээд уул усыг давж ус мөрнийг гатлан хүлэг морины хурдаар өмнгийн цэнхэр говийг зоржээ. Тэд явсаар тэртех говьд ирж хардсан бор герт амьдран сов. Сайхан гурван бүсгийн тухай амд амьдсан яриа говь нутгаар нэг тархав. Хэрээр гэр хизээр дэр хин амьдэрдэг үлзийт цагаан цогт хэмэх гурван залуу тэдэнтэй уулздаг болж гин. Нэг нэгэндээ сэтгэлдээ болсноор хоримлон суухаар болзоо товлжээ. Гэтэл өөдгөө нэгэн зарцсан эзэн ноёндоо ховлсноор гурван залууг баривчлан хар герт хороод гав гинж зүн байцаав. Хоньны бэлчээрээс холдолгүй аргалчин болгосноор мөнөөх гурав тийхүү хангаагаас ирсэн гурван бүсгүйтэйгэн уулзаж ядхан болж ас зүүн зүгт үлзий товоо, цагаан овоо, цогт овоо нэртэй гурван хайрхан болон үлдэж он жилүүдийн уртад гурван залуугаан хүлээсээр нөгөө гурван охинч гурван сайхан уул болон мөнгө хөрсөн гэдэг. Тэгээд хэзээ нэгэн цагт хэлэлцээ болзоо ёсоор хонгор жаахан хөвгүүдийг заавал ирнэ хэмээн урин цагийн түрүүчээр ногоон турган дэлээр гож улирлийн сэрүүн намраар цагаан эсгий тоорцог асааж газар тэнгэрийн савсалгад гангалт суудаг болсон гэдэг. Hey yo, what's up? За, сайн бацгаано, намайг Дино гүрэл гэдэг. Динзавр гүрэлч гэж дуудаж болно. Хонин гүрэл биш юм уу? Манай найз Дино гүрэл гэж дуудуулах дуртай юм аа. Уучлаарай Дино гүрэлээ. Дино, мамен. За, та бүхэн маань юу хэрэгтэйг би бүгдийг олж өгч чадна. Эдэж уух зөөл чигс Джеймс наны тоос наны чав. Надад шууд help people Дино. Говь эзэг нэгш Динзавр. За баярлаа. I like this guy. Манай эм уулан маань хачив. Манай эм аюу. Ганцаараа баймаар ингээд ном уншаад үлдсэн. За, та нарын манд ч гсэн байгаа газар бол Мандас сумын шар цав гээд манай өвг эцгүүдийн мөр олдурууд хадгалагдсан байгаа газар шүү дээ. Та бүхэндээ сайхан танилцуулж өгье. Вау, баярлаа. Гоё зүйл сонсох нэ? Yes, please. Ямар гоё вэ? Дино, Динзаврушка, мушка, кошка. Үлэг гүрвэл нь 245 сая жилийн өмнө анх үүссэн гэж үздэг. 150 сая жилийн турш их газар дээрх ноёлогч бүлэг болон амьдарч байгаад одоогоос 65 сая жилийн өмнө сүнэн алга болсон гэдэг юм. Их дэлхий дээрх амьтдын аймаг дундаас ийм олон жилийн хугацаанд амьдарч чадсан төрөл зүйл үгүй билээ. Энэ хугацаанд ховсон өөрчлөгдөж маш олон төрөл болж байсан эволюцийг нь хүн төрлөختөн их нарийн судалдаг. Харин Монгол улсаас олдсон үлэг гүрвлийн онцлог гэвэл олон эрен галав солигдож байсны хамгийн сүүлийн галав буюу цэрдийн галвын үлэг гүрвлүүд олддогоороо онцлогтой юм. Өөрөөр хэлбэл Монголоос олдсон олдврууд нь үлэг гүрвлийн хөгжлийн хамгийн сүүлийн үе шат дээр байсан нь ихэд анхаарал татдаг билээ. Мандас сумын шар цав гэх энэ газарт үлэг гүрвлийн үлдээсэн мөрүүд нь махчин үлэг гүрвэл нэг нэгээрээ бус олноороо сүргэлж амьдардаг байсныг олж мэдхэд маш их тус болсон. Махчин,
өвсөн тижээлтэнгээд 5 төрлийн үлэг гөрүүлийн гайхалтай тод мөрнүүд үлдсэн байдаг. Одоогоор батлагдан нэрлэгдсэн 300, судлагдсан олдсон 700 төрөл дундаас батлагдсан 80 төрөл нь гэхэд Монгол улсаас олдсон байдаг. Дэлхийн хэмжээнд үлэг гөрүүлийн олдвор хамгийн их олддог 6 оронд Монгол улс багтдаг билээ. Үүн дотор 1971 онд Өмнө Говь аймгийн Булган сумын Төгөргийн ширээ гэдэг нутгаас Fighting Dinosaurs буюу ноцолдож буй үлэг гөрүүл хэмээх тун ховор олдвор нь дэлхийд олдож байсан олдворууд дундаас хамгийн өвөрмөц гэж үздэг юм. Мөн Монгол улсаас Тарбозавр буюу Батар хэмээх аврах том махчин үлэг гөрүүл хүртэл олддог билээ. Hey, what's up? Би Батарен. Би бас Батарен. Би Тарбозавр байна. Нэрээ анх олж нээсэн хүн нь Монгол нэрийг нь Баатар гэж өгөх гэж байгаад гадаад хүн байсан болохоор Батар гэд буруу бичгсэн нь албан ёсны нэр нь болсон гэдэг шүү. За би ямар хоёр хөл дээрээ зогсож чадах биш. Би хоёрт үлэг гөрүүл шүү. Тэгээд бүх үлэг гөрүүл өндөглөдөг юм байна гэдэг маш олон өндөгний анхны олдврыг Монгол улсын Өмнө Говь аймгийн Баянзагийн нутгаас олж байсан юм байна. Roy Chapman Andrews гэдэг Америк судлаач анхлан олж ирсэн юм байна. За, сайн байцгаана уу? За, манай идэр могол сайн уу? За, сайн сууж байна уу? Сайхан. Та нар маань сайн явцгааж байна уу? Сайхан. За, сайн уу? Хүн даагмааг далам алантай гэд сүртэй мэдлэх гэж ах чинтэй. Оо. Уучлаарай. Та хэдийг харж гисэн чинь бүр хөөрөөд. Танаа гадаагаа бол их сүрлэг юм аа? Тийм шүү. Миний найз гоё домог хууч ярианаас яриач. Манай дөрөв маань ирснээс хойш Өмнө Говийн домог түүхийг яриулаад яваа юм. Тэгээ. Оо. Та хэд маань хүлээгээд сууж байгаа юм уу? За, би ярьж өгье. Их сургамжтай дүүг юм шүү. Эртээ урдын цагт говийн нэгэн хошууг захирсан залуу ноён. Эртээ урд цагт говийн нэгэн хошууг захирсан залуу ноён сэтгэл зүрхээ сэврээ хэмээх сайхан бүсгүүд илчлэн ханилан суужээ. Тэд хэртэй гараар баримгүй, хив хадгаар ороомгүй бүндийсэн цагаан хүүтэй болж гин. Хөөхөн цагаан хүүгээ хөвөнд хадгалсан совд шиг хайрлан инхрийлж хөвгүн гэж нэрлэжээ. Хитрхи эрхлэн өссөн хөвгүүн нь аавын хатуухан үгийг ээждэн очиж тунирхсан. Ээжийн ширүүхэн үгийг аавдан очиж гомрохсоор хатан ноён хоёрын хооронд хоногоор ан цав үсгсээр байв. Энэ бүх зүйл эцэстээ улам хэцүү болж эцэг их нь өрх тусгаарлахтан тулав. Эрх хүүгэн өмөрцгөж эд хөрөнгөн булаацалдан орон гэрэн тусдам барьцгааж олон цэргээр хамгаалуулж сууцгаадаг болжээ. Ноён 10 давхар цэргээр араасаа мануулан жагсаагаад албаны 3 төшмөлөө дуудан ирүүлж аргагүй зөрүү төвгөөнийг анхааран харгалзаж байхыг тушааж гин.
Ааш муутай зөрүү төвгөн төшмөдийн үгэнд орохгүй алсхан очоод суучхаж гин. Тэр цагаас хойш хатны зүгээс ирэх аюулыг хамгаалсан цэргүүд хар, шар, хүрэн хан химээх хачин сонин хэлбэртэй хад зохио бүхий уул болж гин. Ирэх танхил хөвгүүнийг эргэн тойрч байх үүрэг хүлээсэн 3 төшмөл ихэмсэг байдлаар эзэн өөд мэхийж байгаа мэт тогтсон ижилхэн 3 хүрэн уул болж гинэ. Ирэх танхил хөвгүүн нь этгээд зөрүүд байдлыг илчилсэн хад асаг багтай хар толгой болоод тогтчихж гин. Хүүгэн сансан сэтгэлээр толдож баяу хэмээн хатны шидсэн толь нь хөвгүүний дэргэд унсан нь толгор гадаргуун шил мэт гялалцсан толь хад болоод тогтож гин. Тэгээд одоо хүртэл хөвгүүн тэр толинд ээжигээ харсаар байдаг гинэ. Хатан сэврэн ингэрт хаанаас нь ч харсан тэгшхэн оройтой уул байх нь хөвгүүнээ санахтаа нисгсэн толны байрладаг байсан аягны ширээн тэр гэдэг. Эрхийг сурахаар бэрхийг сур. Буруу хүмүүцсэн хүүхэд бухны хүзүүнээс хатуу гэж буурал дээдсийн маань цэцэн үг чухам үнэн гэж домог төгсдөг. Ирв та нар маань сайн ажиглавал сэрвээ уулыг ирвэс шинжтэй уул гэдэг юм да. Пөх. Их сургамжтай домог байна шүү. Та сонсох болгонд л сонирхолтой байдаг юм. Күрэ. Сайхан нутаг юм аа. Бас их халуун юм те? Тийм шүү. Хэлээгүй юу? За, хөөхөн дүүнэр минь сайхан аялцгааж байна уу? Тимээгч маань ирчихсэн үү? Сайн байна уу та? Сайн байна уу? Сайхан зуншиж байна уу? За, шууд домог руугаа орцгоё. Юунд домог үлээ? Манай хэд очсон газар болгоныхоо домог яриаг сонсгоогоод бүр амтанд нь орчгоод байгаа юм аа. Зөв. За их чинь энэ ундаан голын болон хам богдуулын эзний талаар нэг домог ярьж өгье. Эрт дээр үед галбын говийн урдаас өгсөн эрт зэвсгэн агссан эрэлхэг төмөн цэрэг эд цанган ядран говийн холыг туулан явж байж гинэ. Уучлаарай. Би үргэлжлүүлчихөө. Уучлаарай. Яасан гинэ? Төрөөчнгөл янзын хоолойтой ахыг сонслоо. Одоо би найруулаа явчих уу? Тэгээд баярлаа. Яа. Зогсороо. За хэдүүлээ ингэж явна. За манай жүжигчд бэлнэ. За яваарай манайхаа. Яваарай. Эрт дээр үед галбын говийн урдаас өгсөн эрт зэвсгэн агссан эрэлхэг төмөн цэрэг уучлаарай. Яасан бол? Та хэд нэг жоохон ядарсан царай гаргамаар байна. Ядарсан царай. Бүр галбын говийг туулаад байгаа юм биш үү? Жоохон жүжигчний ур чадвар баймаар юм та. Ингэж үү? Ишөө ядармаар байна. Бүр ингэж үү? Яг. За үргэлжлүүлээ. Эрт зэвсгэн агссан эрэлхэг төмөн цэрэг. Заавэц төмөн цэрэг гэсэндээ өгнө. Окей. Copy paste. За яваарай.
Яа, компьютерийн хүчин чадал хүрэхгүй байгаа юм байна л да. За боли. Ctrl Z. За үргэлжлүүлье. Эд цанган говийн холыг туулан явж байж гинэ. Тэгтэл хамбог дуулын эзэн цагаан тимээ унсан. Ногоон торгон дээлтэй гартаа лэмд хөгжим барьсан бор царайтай бүсгүй гинт гарч ирж гинэ. Сайн байцгаана уу? Шүрэн улаан тэмээгчээ. Цагаан тэмээ гээд байхад та. Их чинь яаж цагаан болох вэ? За байж байгаарай. Photoshop. Пүүх, яасан саний юм бэ? За, үргэлжлүүлье. Тэгээд тэр уулын эзэн нь ингэж хэлжээ. За та нар маань их орноо хамгаалж яваа. Ирэлхэг хүүхдүүд байна. Ирчүүд гэжээ. Тийштэй ирчүүд байна. Ундаас ядарч яваа болов уу? Инүүхэн уулын бэлд ундаассан хин бүхнийг ундлагч шидтэй ундаан гол гэж бий. Очиж тэр голоос цангаагаан тайлдаа. Ийм ундаан голын уснаас ирэлхэг цэргүү дууцгаан их орондоо аюулгүй эсэм минь бутсан гэдэг. Бид бүхний өмнө говь нутгаар аялсан аялал ийхүү аз жаргалтай, баяр баясгалтай, үр өгөөжтэй, сайхан өнгөрсөн юм. Дахин ирээрээ. Иргэн ирэхтэн уулзацгаая. Мундаг шүү миний дүүнер. Баяртай. Баяртай найзуудаа. Та нарыгач мөн их санандаа. Та нартаа хайртай шүү. Та бүхэн маань сайн сууцгааж байгаарай. Насны найзууд. Найз нь нийслэл хоттой зарсан хэрэгэ бүтээчгээд эргээд ирнэ. Хайртай шүү та нартаа. Удахгүй уулзъя. Хамтаа тоглох хөөрхөн хүүхдүүдч байна. Атгаачин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадхыг манай хөрхөн супер хүчтэй хүүхдүүд хайж олно. Гэртүү. Хогоо хаяхгүй аваад явахаар бүр нэг сэтгэл үеиг гоё юм те? Харин тийм ээ. Бүр нэг гоё хоол идсэн юм шиг. Нэг тийм янзын гоё хоол байдаг да тий. Нөгөө нэх гоё хоол. Тийм. Нэг тийм гоё хоол идчихсэн юм шиг сэтгэл үеиг байх юм те. Миний найз байгаль хогоо хаяад явдгүй үстэй. Маа найз мундаг үгүй ах уу? Хайдгүй үстэй. Харин тийм гүйцтэй. Хогоо байгаль хайдгүй үстэй. Гүйцтэй. 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 Гүйц. Хогоо байгальд хайдаггүй мундаг хөөхд байгаарэ.